Үзэгчдийнхээ нойроо амгалан айлтгая. Шинэ 7 хоногийн ажлын эрч хүч дүүрэн эхэлж байгаа гэдэгт итгэж байна. Улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн цуврал нэвтрүүлгийн даваа гарагийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ өргөн байхад бэлэн боллоо. За тэгэхээр шинэ санаа залуусын оролцоо өрөөнд дээр явж байгаа манай нэвтрүүлгийн шилдэг оролцогчд маань бас нэлээд олон даалгавартай байгаа. За оны өмнө бид нар удирдлагын актив, за дээрэс нь мэтгэлцэн, за хилцүүлэг гэд маш олон хөтөлбөрүүдэд хамрагдчихсан бол манай шилдэг оролцогчд маань тун удахгүй 2 сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсад тусгай мэрэгжүүлэх хөтөлбөрөд явах гэж байгаа. За түүнээс гадна Монгол улсын хуулинд заагдсан хэрнээд бодит амьдрал дээр бол тэр болгон хэрэгжиж чаддаггүй төслүүд яг юу вэ нэ? Хуулийн хийдэл бидний энгийн хэллэгээр хэлдгээр хуулийн цоорхон дээр ямар асуудал байна гэдэг дээр бас ажил хэрэгч тийм эл хайгуулыг манай залуучууд хийж байгаа. Тэгээд ороо болгон та бүхэнд бас манай шилдэг оролцогчдын маань шийдэл санаас хүрж байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгийнхаа эхэнд манай төслийн зохион байгуулагчдын урилгаар манай төслийн залуучуудтай зөвлөхийн үүднээс ажиллаж байгаа. За нэрэн студийн захирал найруулагч Батсайхан за харилцааны сэдвээр залуучуудтай маань ярилцсан байгаа. Тодорхой хэмжээнд бас онлайн талын мэдлэг өгсөн. За залуучууд манаас сонирхсан асуултуудаа асуусан. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хамтдаа сууж үзье. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. За сайн бацгаана. Өнөөдөр намайг харилцааг ашиглах улс төрчийн гол зэвсэг болсон харилцааг хэрхэн ашиглах вэ гэсэн сэдвээр ярихыг хүссэн. За тэгэхээр товчхондоо бол харилцаа солилцоо гэж. Бид нэр харилцааг солилцоо гэдгийг цаг үргэлж мартдгаа гэж. За энийг бол улс төрч хүн байнга анхаарч явах хэрэгтэй. Яагаад гэвэл хэрвээ бид бөмбөг тоглож ирнэ гэж бодвол би бөмбөг шидсэн чинь хариу ирэхгүй байвал харилцаа үүсэхгүй тийм үү? Эсвэл хариу яаж ирэх вэ? Хурдтай ирэх юм уу? Холуур ирэх юм уу? Энийг харилцааны шин чанар болоо явчих тийм ээ. Тэгэхээр хүн бол ерөөсөө төрхөөсөө ахуулаад өгөхөө хүртэл зөвхөн харилцаанд дунд л байж байгаа. Явж явж баялагийг бол харилцаал бий болгож байгаа. Америкийн нутаг дээр 70 доодортой бууж исэн Аристотель Анансис гэж хүн тэр харилцааг гайхалтай эзэмшсэний хүчээр тэр бомтон болж исэн. Тэрнээс тэр баян хүний хүүхд болж өв залгамжлаагүй тийм. Эсвэл тэр алт эрдэнэс нээж олоогүй. Тэр зүгээр л ганцхан баялаг байсан. Тэр харилцааны чадвар байсан. Юу н хараад байхад их амжилтанд хүрсэн бизнес улс төрчдийг харж байхад бол тэр харилцааны чадвар өндөртэй хүмүүс байдаг. Хинтээ яаж харьцахаа мэддэг. Зарим талаараа шинэ зарим улс төрчид харилцааг ашиглаж өрч чаддгүй. Нэг л сайхан мэдлэгтэй, нэг л сайхан ухаантай хүн яваад идэг. Харилцааг ашиглаж чаддгүй. Улсыг хурлдах олонхын бүлэг дотор байсан хэрнээ бүлгэрээ өөрийгөө дэмжүүлж чаддгүй. Ягаад гэвэл харилцааг ашиглаж чаддгүй учраас тийм. Тэгэхээр ерөөсөө бид нар харилцаагүйгээр ерөөсөө амьдралыг төсөөлөх бас боломжгүй байна. Аль харилцаа нь улс төрчид хэрэгтэй юм бэ гэж тийм. Тэр үндсэндээ нэг улс төрчид 3 төрлийн харилцааг эрхэмлэх ёстой. Байгууллагын буюу бүлгийн харилцаа ба тийм. Чи ядаж л намынхан үүрээс гарах ёстой биз дээ. Өөрийгөө дэмжүүлээд тэр харилцааг сайн хийж чи нэг дэвчих хэрэгтэй болж байгаа юм. Тэрнээс би ухаантай сайхан амтан байгаа намайг сонгохгүй хайчдیں۔ За ийм хандлага бол байгаа бас. За хоёрдугаар их чухал харилцаа нь бол олон нийттэй харилцаа ба тийм. Улс төрчөөс олон нийттэй харилцаа. За тэгээ гуравдугаар их чухал харилцаа нь бол улс төрчөөс шийдвэр гаргагчдтай харилцаа гэж байна. За манайх бол их энгийн хэлээр лобби гэдэг шүү дээ. Шийдвэр гаргалтанд нөлөөлнө л гэсэн үг. За тэгээ энэ гурван харилцааны учрыг бид яаж олох вэ гэж. За эхлээд цөмөрөө байгууллагын харилцааны талаар ярив. Тэгэхээр байгууллагын харилцаа бол их өвөрмөц гэж байгаа. Бие биенээ ерөнхийдөө их мэддэг те. Тэгтээ бол нэгэндээ хичнээн дургүй байлээч баг хамт байхаас аргагүй сонголттой те. Тим хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ.
За тэгээ энэ харилцаа бол уг нь их амархан ч юм уу энгийн юм шиг бас бодогддог. Хэдийгээр нэг соёл нэг гарал угсаатай ч гэсэн янз бүрийн орчинд төлөвшсөн хүмүүсийн харилцаа шал өөр. Уг нь бол ингээд адилхан хэлтэй юм чи ойлгох болохоор санагдаад байна шүү дээ. Одоо жишээлбэл бидний өвөр Монгол юм уу бурайдууд халингуудтай нэг баг болгоод ингээд шууд ажиллуулахд бол хэцүү. За наад зах нь гэхэд үнэлэмжийн асуудал. Нэг хазгаа ярихаар дооглох те. Өвөр монголуудыгаа бид нэр доогулж яриад нь шүү дээ. Хэл ам. Энээс болоод харилцаа бас хүндрээ явчихна. Янз бүрийн асуудал гардаг юм байна л. За тэгээ байгууллагын харилцаан дотор хамгийн чухал юм бол эрх мэдлийн зай гэж нэг ойлголт байна. За эсвэргээрээ эрх мэдлийн зай их баг болчихоор зэрэг байгууллагын харилцаа бас өөр бол. Дарга нь ингээ цэргүүдтэйгээ архитаал тэгэл хамаа намаагүй байгаа л те. Яа цэргэн даадгаараа хилүүлэхгүй заах яах вэ? Тэгж байгаа болно. Ийм харилцаа гэж болно л да тийм үү? А тэгээ ажид явахаа болчихдог бас те. Хинч үүргээ биелүүлэх болж эхэлж шүү дээ. А тэгэхээр энийг их зохицуул сурах хэрэгтэй байна. Зарим туршлагатай улс төрч бол ингэдэг. Тэр байгууллагын харилцааг бол өөрөөс онцгой анхаард юм бэл. Зарим нь болохоор та нар намайг сонгосон юм уу? Хэлдэг те. Намайг арт хүмүүс сонгосон юм. Тэгэж хэлээд дараагийн сонгуул дээр хөөгдөд гарсан түүхий. Буух газар болчих. Одоо намын байгууллагууд чи хоорондоо холбоогүй бол бас биш. Энэ нийгэм тийм тусгаарлагдсан биш те. Нэг хүчрэг ингээл нялдуулаад хаашаа учиргүй ингээл хүүтэн зай барайл те. За байгууллагын харилцаа бол товчхондоо юм. Энийг яга яриад байгааг үл ерөөсөө одоо манад байгаа одоо мөрдөгж байгаа улс төрийн тогтолцоо улс төрийн намуудын хуулиар бол намын анхан шатны байгууллагаас нэр дэвших эрхээ олж авч байгаа шүү дээ. А өөр тогтолцоонд бол тийм шаардлага байхгүй л те. Одоо чинь арчлал гэдгийг бол бид нар юу гэж ойлгож байна? Олонхын засаг гэж ойлгож байна. Энэ бол олонхын засаг мөн үү? Мөн биш. Одоо байгаа арчлалын хэлбэрчин бол олонхоор дэмжүүлсэн цөөнхийн засаг л багхгүй. Энийг бол хатуу ойлгох хэрэгтэй. Тэр нам бол үсрээл 160 мянган хүнтэй байгаа шүү дээ. Тэгээ бодлого гаргаад хөтөлбөр гаргаад тэрийг олонхоор дэмжүүлнэ. Нөгөө сая сонгогчоор дэмжүүлээд тэр бол олонх засаглаж байгаа хэрэг ерөөс биш байхгүй. Олонхын дэмжлэгийг авцсан, би мандатаа авцсан. Одоо би мэднэ дугаа байж гэдэг. Тийм л засаглах байхгүй. Тэгэхээр энэ мөн чанарыг бид байнга ойлгож явах хэрэгтэй. Энэ нүгс үгөөд олон нийттэй харилцах харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Чи олонхын дэмжлэг авч чадахгүй бол чиний улс төрийн алхам бол хол явахгүй шүү дээ. Одоо яг үүтэ манад бол энэ олон нийттэй харилцах харилцааг бол их янз бүрээр ойлгоцсон гажууд дулцсан юм байдгийг. Одоо тэр ерөөсөө ингээл хүний тарих угаагаал ерөөсөө маллаад байгаа юм шиг ойлгодог ойлголт байна. Эсвэл одоо өрсөлдөгчөө муулахад ашигладаг хар багж зэвсэг юм шиг ойлгодог хүмүүс байна тий. Тэгээ олон нийтийн харилцаа бол хүн өөрийнхөө юу бодож байгааг ойлгуулаад дэмжлэг авах асуудал шүү дээ. Тэрнээс чи юу бодоод байгааг мэддэхгүй л хин чамаа дэмжих юм. Ингээ хараад энэ дотроо тийм ариун сайхан юм бодож байгаа. Энэ бол ухаантай хүн гэж хэлж чадах нэг ч хүн байхгүй байна шүү дээ. Тэгэхээр та үнэхэрийн хүнд хэрэгтэй, ашигтай тийм сайхан хөтөлбөр санааг агуулж байгаа бол тэрийг яг гаргаж хэлэх хэрэгтэй болно шүү дээ. Олон нийтэд. Ер нь массын яг үндсэн тийм үнэлэмж сэтгэлгээг өөрчлөхийн тулд 2-4 жил хэрэгтэй. Бүр зорилго чиглэлтэй тэрэнд тусгайлан анхаарат те ямар хүмүүстэй харьцаж байгаагаа бид нар мэдчихэж харьцахгүйгээр бүү мэдэм ярьж болохгүй байна. За олон нийтэд харилцахад бас дараагийн их мэдүүштэй юмнууд бол энэ олон нийтийн сэтгэл зүй чинь яг үнэндээ бол тэрний энэний гэж хэлэх тийм бодиттой зүйл биш гэж байна. Одоо та нар биш үү? Ингээд тустай байхтай нэг юм бодно. Бүгдээрээ ингээд нийлчихээр өөр болчихно. За тэгэхээр янз бүрийн дүрм тавьчуд бүр өөр болчихно. Дүрмөө өөрчлөлт дахиад өөр болно. Одоо та нар хоорондоо нэг хасаараа гэх юм бол нэг өөр болно. Одоо хоорондоо нэг хасгаа үед гаднаас хаснаа. Дахиад өөр болно тий. А гэхдээ яг хувь хүний бодол, олон нийтийн бодол хоёр бол тэр болгонд давхцахгүй. А олон нийтийн бодол гэдэг нь эзэнгүй. Яг эдгээр ингэж бодоод байгаа маа гэдэг бол баталгаатай зүйл биш гэж аахгүй. Жишээ нь 7 сарын 1-нд хувьсгалт намын байрны гадаа байсан хүмүүс за очиод цонх хагална гэж бодож ирсэн нэг ч хүн байхгүй. Ерөө ганцаараа тэр гав ганцаар ингэ авчираад за одоо цонх хагалгавал сая төгрөг гэж хэлээ ш нэмэргүй. Хагалахгүй ш. А олоодаа нийлчихэр тэр өөр биш болчихно. Ялангуяа хөөрөлттэй байвал багц одоо чүдэнд гал хүргэж байгаа юм шиг байна.
Тэгэхээр олон нийтийн сэтгүүч өөр юм хаос төлөвтэй. Тэгээ яг тэрний бодлоо гэж оноох тийм биегүй зүйл байхгүй. Ер нь ард түмэн гэдэг нэр томьёог ашиглах нь хортой гэж байна. Ер нь худлаа гэж. Тэр нь тэгэхээр бид нар юу гэж ярьдаг вэ гэвэл олонх миний тойргийн сонгогчд намайг дэмжсэн гэж хэл худлаа. 100% ялт байгуулсан хүн одоогор байхгүй байна шүү дээ. Хамгийн рекорд амжилт нь их хурлын дарга байсан энэ нүшгэ байгаа шүү дээ. 92% билүү дээ. Тэр бол одоо арчсан сонгуулийн түүхэнд хамгийн өндөр хувь байхгүй. Тэгэхээр олонх гэж ойлголт байна. Ард түмэн гэдэг ойлголтыг мартах хэрэгтэй. Олонх гэдэг ойлголтыг тоглох хэрэгтэй тийм үү? Ер нь олонх гэж юу хэлээд байгаа вэ гэдгийг айл 1932 онд хамгийн сайн тодорхойлчихсон байна. Хосе Ортега и Гассет гэж одоо Испанийн сэтгэгч. Тэр Масын бослого гэж ном байна. Тэр та нарыг одоо үзчихвэл. Тэн дээр Масыг нь ингэж тодорхойлсон байна. Бусдаас юугаараач ялгараагүй хүмүүсийн бөөгнөрлийг Мас олонх гэж хэлнэ. Чи бусдаас нэг юмараа ялгарчих юм бол Мас болчих. Чи ингэж ой дуулцдаг та бусдаас арай хоолойтой баймгот. Бусд чи Мас болчихдаг байхгүй тий. Чиний сонсогч болчихж ш тийм үү? Гэхдээ тэр зөвхөн дуулах л хувьд. Тэрнээс улс төр дээр бол жавхлан хийж очиад байгаа байхгүй тий. Сонгож өгөхгүй байгаа шүү дээ тийм үү? Дуулах нь түндэж зөвшөөрдөг. Чинь биднээс хоолгороо салцсан байхгүй базар байна тий. Тэгэхээр юугаараа ялгарх юм? Тэр өөрөө бас чухал тийм үү? Гутлыг маш сайн ойдгоор алдартай бол тэгээд чи тэр гутад хэрэглэгчдийн дунд л чи од болж байгаа болохоос улс төрд бол биш. Улс төрчүүний бусдаас ялгарх нь юу юм гэхээр бусдад өөрийгөө ойлгуулах, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, бусдыг дагуулах чадвар байгаа шүү дээ. Ер нь хүн юмыг нэг хэлүүлээд мөн нэг сонсоод ойлгочих тийм чадвар байхгүй. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл улс төрч ойлгуулъя гэж бодсон юм байнга давтах хэрэгтэй. Та нар туршилтаа улс төрчийг хараарай. Яг нэг сэдвтэ нэг юм 1000 ярьдаг тийм л хүмүүс байна. Тэгжээж энэ нэг ийм яриад идэв гэж ойлгодог байхгүй. Тэрнээс өнөөдөр ингээл авто замын эрх зүйн байдлын тухай яриад маргааш эмнэлгийн эрх зүйг яриад те. Тэгснээр ингээд одоо хуулийн байгуул болохгүй байна гэл. Ингээл яваад байгаа хүнийг бол хүн ойлгох болчихдог. Одоо манай энэ их хурд байгаа зарим нэг популист улс төрчдийг харахаар өөрийн бодол байхгүй. Тухайн үед олон нийт юуг үзэн ядаж байна? Тэрнийх нь урд гараад ингээд ойлгоод байна те. Тухайн үед олон нийт юуг таашиж тэрнийх нь урд гараад алгаад шаа суудаг те. Бүр ингээд тэрнээс хэсэг хугацааны дараа харангуйтаа ер нь мэдчихдэг байхгүй хүмүүс. За энэ нэг ийм холбирсан байна да. Тэ? Яг тууштай өөрийн сэдвтээ юм тогтвортой байдлаа хадгалж байгаа улс төрч бол хэсэг хугацааны дараа үнэлэгдэж эхэлдэг. Жин даардаг тэ. Бидний одоо яриа сүүлийн 3 дугаар харилцаа руу очиж байна тийм үү? Шийдвэр гаргагчтай харилцаа. Тэр шийдвэр гаргагчтай харилцааг бол одоо яг хөдөө дан авилга хээл ахуулын асуудал болгож ойлгоод авах шаардлага. Арчилсан нийгэмд бол нэгэн сонгогдсон төлөөлөл шийдвэр гаргагчдад асуудлыг ойлгуулад зохих шийдвэрийг гаргуулж явах ёстой. Одоо шинэ пив үйлдвэрлэгчид пивний татварыг багасгах ч юм уу те импортын пивийг хоригдох шийдвэр гаргуулж болно шүү дээ. Энэ бол арчилсан нийгэмд байдал үзэгдэл шүү дээ. Тэгэхийн тулд яах вэ? Шийдвэр гаргагчдад нөлөөлөх ёстой болно шүү дээ. Манайх бол одоо хамгийн амархан аргын сонгоол дуудаал мөнгө тараагаал те тэгэх гээд байна. Одоо эсвэл нөгөө олон нийтнээс тэгж боддог бизнес эрхлэгч ч гэсэн одоо тэгж энд ингээ юм ойлгуулах гад ингээ цагаа үрэх хэрэг байна уу те юунд дуртайг нь мэдээд өгчүүл амарч юм уу те боловсролын хууль, эрүүгийн хууль зарим хуулинд хүүхдийн одоо хүчирхийллийн асуудлыг зүйл заалтуулж оруулах тийм ажлын хэсэгт орж ажилласан. Практик дээр бол бид нар энийг бол хийж үзсэн. Тийм хэцүү юм бол байхгүй. Багш нь сурагчдаа зодох ч юм уу те эцэг эхчүүдээс хүүхдтэй одоо хүчирхийллийн аргаар харьцах ч юм уу. Энийг хуульчлаад энэ ингэсэн тохиолдолд яах юм те. За энийг ч бас тэр болгон ойлгож өгөхгүй байсан. Тэр лобби хийлээ. Харьцангуй амархан. Шийдвэр гаргагчдыг бид нар ингээд цуглуулж яагаад асуудлаа танилцуулна. Презентацийн хийж тийм үү. За тэгээд
дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа бүлгүүдийг ялгаж авч хагаад дахиж ятгалга явуулна. За тэгээд тэднийг одоо юу гэдэг нь хууль боловсруулах ажлын хэсэгт оруулах муулах гэл янз бүрийн арга хэрэгжилж хагаад эцсийн дүндээ хуулинд тэр хүссэн заалтууд орсон. Тэгэхээр ийм замаар явж болно шүү дээ. Би одоо хүүхдээ зодохгүй байхын гэдэг заалт оруулахын төлөө би мөнгө тарахч дутахгүй шүү дээ. Одоо яг манад бодвол энэ шийдвэр гаргалтанд нөлөөлөхдөө дандаа хүчирхийллийн арга хэрэгжилж байгаа. Жишээлбэл өлсгөлэн. Үхгээрээ айлгаж шүү дээ тийм үү. Гэтэл арчилсан нийгэмд бол зөвшөлтслөөр шийдэгдэх ёстой үстэй. Тэгэд энэ өвчүүл яана гэж шийдвэр гаргаж болох юм. Харин би ингэж харилцаа үүсгээд дэмжлэгээ авах бол мэдээж төвхтэй процесс те. А гэхдээ та нар хүссэн ч хүсээгүй тэр эзэмших ёстой. Та сая төр ерөөхдөө хаар дарга бас ард иргэдчдээ өөрийгөө үзэл баримтлалыг тулгахтаа жоохон хаард одоо хүчирхийллийн аргаар те. А түүний эсрэг тал нь одоо софт буюу зөөлөн аргаар яаж хөргөж яаж тэр нийгмийг зэгслэх аргууд байдгийг тэр талаар та бид нар жоох дэлгэрэнгүй ярьж өгөөч. Төмөн янзын дарга баг л та. Хүн төрлөختөн энэ амьдрал өөр их баян учраас те. Тэр зөвшөлтсөлд хүрэхийн тулд хамгийн нөгөө талыг сайн судлах хэрэгтэй байхгүй. Энэ талын эрэлт хэрэгцээ те. Хүсэл шаардлага нь юу юм? Асуудал нь юу? Энэ ойлгохгүй гэж магадгүй. Ойлголцоод болчих юм билүү те. Заримдаа зүгээр яриад ойлгож болох байсан юм ийг л хоёр талдаа ойртоод байсан байдیں۔ Гэхдээ тэгн ингэн гэдэг нэг арга ярьж ирснаас илүү хамгийн ерөнхий зарчмууд байна шүү дээ те. Нөгөө талаар сайн судлах хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол бид нар аргаа олно. Энийг сайн судлаад за эдгээр өстө яагаад ч энийг зөвшөөрөхгүй юм байна шүү гэдэг би яг таг мэдчихвэл хамаар байна шүү дээ те. Одоо шинэ орчин үеийн тагнуул байна шүү дээ. Нэг тэгээд нууц тоомоо мэдэх гээд ах болцсон юм биш шүү дээ. Энэ бүлэг дотор хэн нь нөлөөлж исэн, хэн нь ямар байр суурь үрж ирснийг л мэдэх байх. Тэр нууц байхгүй. Байр суурь, нөлөөллийн хүрээ, хооронд хагарал юунаас болсон юм? Энэ бол хамгийн чухал үнэтэй мэдэх байхгүй. Тэгэхээр чи эднэртэй тохиролцохдоо тэр судалгааг сайн хийж чадах юм бол шийдэл олдно шүү дээ. Сайн судлаад судалгааны чинь үр дүнд шийдэл олдно л гэж байгаа. Олон нийтийн харилцаа, шийдвэр гаргагчтай харилцах харилцаа гэх тээ. Юуны тухай та юу гэж бодож байна? Хүн өөрөө өөртөөгөө харилцах харилцаа гэж ярьдаг шүү дээ. Тийм юм байж болох уу? Тэгэхээр харилцаач муу юм уу даа гэж одоо. Бясалгал руугаа л илүү орох гэдэг тий өөртөөгөө. Тэр бол яг өөртөө итгэх итгэлээ олж авах маах гэл. Тэр бол шулуухан хэлэхэд харилцаанд хамаагүй. Харилцаа бол энэ бөмбөг харилцах хүмүүсийн л асуудал гэж бодоод байна. Би өөртөөгөө ингэхээр одоо бас харилцаа болохгүй тий. Тэр хүний өөрийнх нь одоо итгэл үнэмшил төлөвшлөл асуудал байх та тий. Тэрэн дээр бол би зөвлөж чадахгүй. Маш олон сонгогчид өнөөдөр цахим ертөнцид байдаг болсон. Тэгэхээр цахим ертөнцид одоо байж байгаа тэр сонгогчдын зан төлөвч гэдэг юм уу улс төрийн одоо харилцаанд ордог онцлог шин чанарууд нь юу байдаг вэ? Энийг нэг судлах ёстой. Ягаад гэвэл яг хүн амын нэг тодорхой хувь нь интернет орчинд бас байгаа. Гэтэ тэрийг хэтрүүлж ойлгох, хэтрүүлж үнэлэх асуудал бий. Интернетэд бол миний зүгээр одоо энэ интернет хэмжилт хийдэг компаниуд энтрийн хүмүүстэй ярьж байхад бол шинэ яг одоо Twitter идэвхтэй хэрэглээд байгаа бол нэг 40-од мянган хүн л байна гэж байгаа байхгүй. Тэрийг ингээд нийт ард түмэн гэж ойлгоод айгаад ичээд сандраад явдаг ч хүн бий те. Тэр бол нь шүү дээ тасалгааны харахнууд байхгүй. Тэр бол шийдвэр гаргахгүй, тэд нар худалдан авахч биш те. Тэд нар юу ч байхгүй. Зүгээр л юм юмны араас ингээд шавар шийддэг хүмүүс байхгүй. Эд гарч ирж чадахгүй. Надад нэг ус төрч хэлсэн. Ингээд Twitter ч уулзалт хийсэн юм. Ингээд янз бүрийн бичдэг хүмүүсийг цуглуулад те. Тэгсэн чи ерөнхийдөө жаахан далийн хүмүүс байна гэж хэлээ. Ингээд юм ярьж чаддгүй. Эсвэл ингээд бүр хадуурдаг. Эсвэл ингээд таг дууг ингээд гүлийгээ сонсоо суугаад те. Тэгээд юу ч яриаггүй. Ямар ч харилцаа үүсээгүй гэж хэлээ. Тэгээд тараад эднэрт ингээд би тоогдсонгүй гэж бодсон байна. Тэгээд тараад ингээд гараад уцаа асаасан чинь сая тэрнтэй уулзаа ямар сайн хүн бай, ямар мундаг хүн бай. Тэр англиат гэх тээ. Зүгээр ингэж ярьж чадхаа болцсон. Ийм өвчтэй байхгүй. Тэр Twitter-т байгаа хүмүүсийг тэгээ одоо шинэ надад заргалдаж болно. Тэнд бол ерөнхийдөө тасалгааны харахнууд сэтгцийн өөрчлөлтөө хүмүүс байна. Яг ингээд сонгогч талд ийм техникүүд хөгжөөд ирсэн ба шүү дээ. Тэгэхээр ямар нэг тийм сонгож байгаа хүмүүс талд нь ийм зөв сонголт хийдэг техникүүд хөгжиж ирсэн үү гэдэг асуулт. Тэгээ энэ талаар би ерөөсөө толгой өвдөхгүй. Ягаад гэвэл энэ миний ажил биш байхгүй.
мөрдөн байцаагч нарт сургалт явуулж байхгүй гадаадын айгуу гоё юм те. Тэгсэн чинь нэг мөрдөн байцаагч нь гараа өргөд ингэж байна. Би одоо ингээд хүний байцааж явахтай байна шүү дээ. Хажууд нь камер тавиад эсвэл өнгөөлөгчийн суулгаад ингээд байцаахад тэр нөхцөлийг одоо хангах тулд юу хийх вэ гэж байгаа байхгүй. Тэгээ тэр хичээ зааж байгаа мөрдөгч ингэж хэлж байгаа. Хөөш би чамаас нэг асуу чи мөрдөгч юм уу өмгөөлөгч юм уу? Би мөрдөгч гэсэн. Үчидэг яага өмгөөлөгчийн ажил хийгээд байгаа юм бэ? Чи бол ямар ч аргаар хамаагүй энүүгээр хэрэгээр хүдээлгээд тэр баримтыг гаргуулах хэрэгтэй болохоос энэний эрхийг би яаж хамгаалах вэ гэж бодвол чи яаж мөрдлийг явуулах юм? Тэрнтэй адилхан баг. Би бол мөрдөгч байхгүй. Би тэр хүнийг л сонгуулах хэрэгтэй. Эдрийг гэгэрүүлэхийг бол мэдхгүй тэр нийгмийн зүтгэлтнүүд нь хийн үү те? Тэр ус төрчин нь хийн үү? Эсвэл өөрсдөө гэгээр үү? Тэдний л асуудал тий. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi Brand. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха, сууж гараа. Хүй, агуудаа ирж байгаа. Мянгад малчаахта ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Ийлээ. Хондан цагаана бэлгэлүүл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны дадлаг болсон хундан цагаан карта дэлгээ. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хургтай хонь нэгийг зүсэлье ах нь. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 шилдэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Монгол ашиг байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха, сууж гараа. Хүй, агуудаа ирж байгаа. Мянгад малчаахта ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Ийлээ. Хондан цагаана бэлгэлүүл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны дадлаг болсон хундан цагаан карта дэлгээ.
шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвижих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хургахтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээ цэгийн үннийг мэдээлнэ. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашгийг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News цэгийн. Тэгээ оролцогчдын маань хувьд одоо энэ мэдээ сахиг гэсэн болон одоо өөрсдийн амьдрал дээр бас бодтойгоор хэрэгжихгүй байгаа хуулийн заалтуудыг чухам яагаад хэрэгжихгүй байна? Одоо яавал хэрэгжихгүй гэдэг дээр л өөрсдийн санаа бодлыг илэрхийлж байгаа. Жишээлбэл одоо замын хөдөлгөөний дүрэн биш үү те. Энэ чинь бол яг хуультай ижилхэн засгийн газраас батлагдсан мөртөөсөн хуультай ижил тэнцүү яг нь үйлчлэл дагаж мөрдөгс. Тэгэхээр замын хөдөлгөөний намайг нэг жолооч болж байхлаа явган зорчигч гарцгүй газар гарах юм бол 8000 хүртэл төгрөгөөр торгоно гэдэг хизээш хэрэгждэггүй заалт гэж ярьдаг байсан л да тухайн үед. Ерөнхийдөө бол манай улс орчин манайлагч зэрэг зорилттой төсөлд оролцож байгаа залуучууд маань бас сүүлийн үед бас энэ хууль санаачлагчтай, хуулийн төсөл одоо босруулж байгаа хүмүүстэй хамтарч ажиллах энэ ажил бол нэлээд амжилттай явагдаж байгаа. За ер нь манай нэвтрүүлгийн талаар тодорхой хэмжээний бас хүмүүсээ судлаачдын зүгээс бас нэвтрүүлгийг улам нэлээд яг нь entertainment болгооч гэсэн саналууд ярьдаг л дээ. А бидний зүгээс бол entertainment гэдэгээс гол нь биш, гол нь яг нь асуудалд яг бодиттой, дүн шинжилгээтэй дээрээс нь ач холбогдолтой хандах чадварыг манай залуучууд суулгах нь маш чухал гэж бодож байгаа. Тийм учраас бидний одоо гол ноён нуруу жанжин шуг маань бол яг тэр судалгаан дээр суурилсан шийдвэр гаргах процесс залуучууд маань оролцох өөрийнхөө байр суурийг илэрхийлэх гэдэг энэ зарчмыг барьж байгаа. За залуучуудын маань бас ур чадвар энэ дээр нэлээд харагдаж байгаа. За зарим нь ч асуудлыг бас их тийм явцуу хүрээнд тодорхой хэмжээнд бүрэн дүүрэн харж чадахгүй байгаа юм оролцогч би эсвэл бүрэн дүүрэн илэрхийлж гаргаж байгаа юм оролцогчж байгаа. Ингээд үзэгч та бүхнийг мэдээ сахи болондоо урьж байна. За сайн байцгаана уу? Улс төр шинэ манлайлагч телевизийн зорилттой төслийн оролцогч Агван Даржин Бачмаг байна. Өнөөдөр хуулийн хэрэгжилт маань Монголд хэрхэн хэрэгжиж байгаа талаар оролцогч болгон маань нэгэн сурвалжлагыг хийж явж байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6-1-ийн 3-т заасан 0-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалыг төр хариуцна гэж заасан байгаа. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт өнөөдөр хэрхэн явагдаж байгаа талаар одоо бүгдээрээ сурвалжлага хүлээн авцгаая. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль 6 дугаар зүйл даатгалд хамрагдах хүрээ 6-1 Монгол улсын дор дурдсан иргэн эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. 6-1-ийн 3 Ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа бол 18 хүртэлх насны хүүхэд. Эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу одоо 0-16 насны хүүхдүүдийг маань төр хариуцах буюу үн төлбөргүй эмчилгээ гэж байгаа. Тэгэхээр энэ үйлчилгээг та бүрэн одоо авч чадж байгаа гэж бодож байна уу? Энэ хууль өнөхөр хэрэгжиж чадж байна гэж бодож байна уу? Чадж байгаа. Манай хүүхдээр нь халуураад ирсэн одоо янзын сайхан болчиход. Хүүхд нь яг яагаад эмнэлэгт ирсэн бэ? Таниад жоохон хүндэрээд жоох сүүл рүүгээ татах болоод ирсэлтэй. Тэгээд дор нарах хэмжээ аваад л ирсэн. Айгүй хурдан хөлтэй аваад. Дээрээ нэг 3-4 хоног чинь одоо энэ цаваас хэрэглэн болцсон. Айгүй сэрхэх. Эмчнэр айгүй сайн үйлчилж байгаа. Эсрэг сувлэгч нар ч гэсэн айгүй сэрхэх. Та тэгэхээр энэ хугацаанд ямар ч гэсэн эмчилгээ авсныгаа төлөө төлбөр юм уу мөнгө төлбөрийн эмнэлэг төлсөн юм байгаа юу? Байхгүй. Дээрээс тийм байхгүй. Хүүхдэд бол ерөөс үн төлбөргүй бүх юм үнд айгүй сайхан цаг хугацаанд хоолн ч гэсэн үнд айгүй сайн орж ирж байна. Үн төлбөр юм байх гэсэн бол бидэрт байхгүй. Энэ хуулийн дагуу бид нар ажлыг хийж явж байх үед л ялангуяа өвлийн үйлрэлтэй хүүхдийн өвчлөл маш их ихсдэг учраас тэгээд
Үзлэг маань өөр үн төлбөргүй учраас ачаал маш их хэсдэг. 10 сар гараад бид нэр хоногт 150 хүүхдийг нэг дор үзэх тохиолдол байдаг. Энэ үед болохоор мэдээж нэг хүүхдийг үзэх стандарт хэмжээ маань хийдүүлээ асуудлууд бол тулгардаг. Энэ одоо хууль манаас ерөн яг хангалттай хэрэгжиж чадаж байгаа гэж үзэж байна уу таны хувьд? Бид нар нэгдүгээр тангараг өргөсөн эмчнэр, хоёрдугаарт хуулийнхаа хүрээнд 0-16 насны хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг төр хариуцна гэсэн энэ хуулийнхаа дагуу бид нар өөрөх хэмжээнд бол энэ үйлчилгээг эмчилгээ үзүүлж ийн л гэж бод. Эмчилгээний үйлчилгээг үнэгүй авахын тулд ямар стратегиалаар явах ёстой юм шууд одоо дүүргийнхаа ч юм уу шууд том эмнэлгүүд рүү хурж ирээд үнэгүй үйлчилгээ авах боломжтой байдгүй эсвэл яг ямар журмаар явах ёстой юм болоо? Ер нь бол иргэд эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд эхлээд заавал өрхийн эмчтэй хандах ёстой. Өрхийн хэмжээний асуудлыг шийдчихэд өөрөөс илүү нарийн мэргэжлийн хэмжээний эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай хам бол 20 дахь шатлалын эмнэлэг буюу салбар амлалтааруудад мөн хэвтийн эмчлүүлгийн эмнэлэгтэй бичиг хийж өгөөд картн дээр нь бичих юм уу эсвэл хэвтэх бичиг хийж өгч шатааралтай үйлчлүүлэх хэрэгтэй л доо. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд бас хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс маань эмчнэр маань байгаа. Тэгээ эмчнэртэй андаа таас юу гэж хэлмээр байна? За эмчнэртэй баярлалаа гэж хэлье. Тэгээд бас энэ хүүхэд эрүүл олгож байгаадас баярлж байна. За 0-16 насны хүүхдүүд маань эрүүл мэндийн үнэгүй эмчилгээ үйлчилгээг авч чадаж байгаа хэсэг талаар бид нар сурвалжлага хийлээ. Тэгээ энэ маань олон яг энэ үйлчилгээг авч байгаа ээжүүд болон үйлчлүүлэгч нараасаа ярилцлага авахд энэ хууль үнэхээр үр дүнтэй хүртээмжтэй хүрж байгааг бид нар харлаа. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай 7 дугаар зүйл даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 7-гийн 6 өрөх сум багийн эмнэлэгт бүртгэлтэй даатгуулагч өрөх сум багийн эмчийн жураар зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авах тохиолдолд үнийг хөнгөлөлт үзүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөө эмээр үйлчлэхдээ эмийн жагсаалтууд гарсан тэм журам байдаг. Эмийн сангаас энэ журмын дагуу хөнгөлөлтөө үнээр эм худалдаж авч чадж байгаа юу? Энэ мэдээлэл юу танд хэр байдаг вэ? За энэ талаар мэдээлэл муу байдаг. Ер нь авч үзээгүй дээ. Хүмүүс тэгж ярьж л байдаг. Тэгээ хаанаас яаж олгодгийг, хаана бичүүлээд ямар хүмүүнээс ямар аптекаас авдаг тэрийг бол сайн мэдэхгүй. Бүх иргэд маань нийт 132 төрлийн 390 эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр худалдаж авах боломж өнөөдөр байгаа. Тэгэхээр энэ боломжийг хэрхэн бид нар эдлэх боломжтой вэ гэдэг талаар би та бүхэн мэдээлэл өгье. Тэгэхээр бүх эмийн сангуудад энэ хөнгөлөлттэй эм олгох эрх бас байдаггүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан гэсэн гаднаа гарч ихтэй эмийн сангуудад та өрхийн болон баг, сумын эмчийн жороор энэ эмүүд маань олгогддог байна. Хотод ч сар шин өргөн дэлгэр болт юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха, сууж байгаарай. Хүй, агуудаа ирж байгаа. Мянгад малч яхта ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Тэглээ. Хондан цагаана бэлгэлүүл ямар уу? Нэрээ тгий. Алин хааш. Хурвыны даллаг болсон хондан цагаан карта дэлгээ. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хургтай хонь нэгийг
Зүсэлье ахна. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинэлээрэй. Unitel Group. Альва төгс төгөл дээр юм гэж юм байж болох уу? Юу гэж бодож байна? Ер нь байхгүй гэж ярьдаг шин. Тэгээ төгс рүү ойрцсон зүйлүүд байна. Хичээх хэрэгтэй. Яг харахгүй зөвлөлт. Тэгэхээр үүдийн улс төрийн одоо шинэ манлайлал гэдэг ярангууд сүүлийн энэ шинжлэх ухааны технологийн хандлага бол стратеги төлөвлөлт, менежмент хийх тэр ур чадвар, 3 дугаарт нь манлайлал гэсэн. Энэ 3 үг бол энэ одоо улс төрийн 21 дугаар зууны улс төрч лидерүүдээс шаардж байгаа бол зан чанар гэж үзэж байгаа л да. Тэгээ манай залуучдын маань хувьд бол мэдээж цэгцэрлэгч үзэж байгаа иргэдийн маань хувьд бол зарим зүйл дээрээ таалагдаж одоо дэмжүүштэй зүйл байгаа. Зарим зүйл дээрээ бол яг нь дэмжмээргүй зүйл байгаа. Хамгийн гол нь бас яг энэ цэгцэрлэгчийн хомын залуучууд маань бодтойгоор ил тод шударгаар нээлттэйгээр яг нь өөрсдийнхээ чадварыг хөгжүүлж байгаа нь хамгийн чухлаа. Би тэгж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр улс төрчийн манлайлагч төслийн даваа гарагийн нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Маргааш төслийнхөө шинэ дугаараар ирээд уулзъя. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Юугаш харамсаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамсаагүй